Өглөөний мэнд үзэгчтэй. За сайхан амарч сонсноо. За өглөөний мэнд нэвтрүүлгийн энэ сайн өдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд 10 сарын 3-нд та бүхэндээ уулзж байна. За өнөөдөр бол өчигдөр бол нэг сонирхолтой үйл явдал болсон. Тэгээд өнөөдрийн сурвалжлагандаа оруулъя гэсэн чинь өнөөдөр маш том сюрприз байгаа болохоор тэрийг дараагийн дугаарт нь оруулж байна. Айсаар 5 дахь ч юм уу те. Яга ингэж мөрөөрөө ингэж хараад байна. Бацаалтахгүй. Нэг бүжигд яваад ирсэн чинь манай жагаа юм лагийн ийм болчих юм. Гидгээр готхор болцсон аа. Өөрөөсөө ийм байгаагүй лөө. За ингээд та бүхэнд студиэсээ бол мэдээллүүдээ хүргэн сурвалжлагыг бол яг нэвтрүүлгийн гол оргил хэсгээр та бүхэнд үзүүлнэ. Ер нь гэхдээ тэрийг би нэг Гэхдээ угаасаа өнөөдрийн дугаараа гарахын чинь гурлаа жоохон хүмүүстэй мэдээлэл хэлсэн дээр юм шүү. Сурвалжлага ярих. Хасаа шууд дээр ч өгсөн, хасааных дээр ч өгсөн. Одоо тэгэл үг дуугаа зүгээр сайхан сурвалжлага болчихсон. За тэр надад бол дүүплэн дээр 8 см дүүплэн дээр 30 минут бүжиглэхэд бол гоё эсэ. Гол нь откод угаас өсгөд хотол байхгүй. Миний одоо томцсон гэх юм одоо өмсдөггүй 39 сарзмаар явдлыг откод яг авчирсан чи яг таарчлаа. Тэгээд бас тэр эртөө бас их сайн тий. За эртүүц яг эртүүц жаагийн дурсагцсан. Тэгээ одоо яг миний өрөөнд тэнд байж лаа л да. За энэ эртүүс дүүплэн ч яг гол нь тэр high heels гэдэг бүжгийн стил байна л да. Тэрнээс бол би маш их зүйлийг мэдлээ. Ер нь бол нөгөө та нар ч одоо ингээ өдөржингөө ингээ зогсоод явчихж байгаа шүү дээ. Ажил дээрээ чинь одоо тэр соёлыг харалтаа. Ийм амар өндөргсөд. Одоо чинь энэ дэр чинь гүүр шүү дээ. 7-8 см гэдэг нь мөн биз дээ, тийм үү? 7 мал. Энэ дэр ингээд бүр зогсоод бүр бүжгэлдэг төрөл гэж байгаа. High heels гэдэг. За багш халуун болохоор маш сонирхолтой тий. Одоо та бүгдийн сайн мэдж байгаагаар одтой бүжиглээ шоунд орсон. Сагсчин одоо санчрын маань партнер байсан. Соёлын тэргүүний ажилтан бүжигчин халуунаа маань бид гуравт багт ч гэсэн одоо бүжгийн ертөнцөөр аялалсан байгаа тий. Ер нь зүгээр би халаалт шүү гэж хэлсэн. Гэхдээ би халаалч гэсэн яг тэр бол нэг амар илмэдэд байлээ. Тэгээд маш гоё нөгөө эмэгтэй хүний улам одоо эмэгтэйлэг шин чанарыг ингээд улам гоё бүрдүүлсэн гаргаж өгсөн уян хатан одоо юу гэдэг эрх танхил юм байлахаар бүжгэлээ тий. Одоо ерөөхдөө 30 минут болсон гэхэд би бол солиог төрийн явд болохоор яг тэр high heels бүжгийн сургалтанд нь бол бүр ягмар санагдсан тий. Өөрөө ярихгүй яг өсгөдөө готлон дээр бүжгэлээд ирэхлээр яг тийм эмгтээлэг шин чанар нь арай илүү давмгаа болдог юм надад шиг санагдсан. Тэгээд ай тавхлаар бол бүр яг ингээд тэг юм чимдээ уян малгай хөдөлгөөр санагдаад секси гэж тий. Ер нь амар санагдсан шүү. Тэгээд халуунаа багш маань өөрөө ерөнхийдөө мэржлийн бүжигчин. Одоо ерөнхийдөө энэ тэнд одоо бүжгийн одоо ажиллаа хийхээс хажуугаар нь high heels гэдэг энэ цоошин урсгалыг Монголд бас хүрхий яа. Хөөхөн тий. Хөөхөн хэрэгжүүлэх гэж байгаа. Хөөхөн бас авч явж байгаа. Бас энийг бас олон таниулж бас хөөхөн охид бүсгэж үздэг бас нөгөө түгээн гэлэрүүлэх бас үлдчихэж байгаа. Энэ ундаг хөдөлмөрч бүсгүй байгаа. Наадан дээр чинь тий баярлаа нэр халуунаа өстө гоё бүжиг зааж өгсөн ингэж мэнгээд тий. Наадан дээр чинь нэмж хэлгээд юу нөө сурагч нар тий сурахыг хүсэж байгаа хүмүүс маш их байгаа. Тэгээд юу нь бол анги нь бол дүүрцэн. Тэгээд 1 сар бол явна. 1 сар гэсэн баха тий. Ерөнхийдөө 10 сараас шинэ анги эхэлнэ. Тэгээд сар үргэлжлээ дахиад шинэ анги хийгээ. Тийм. Тэгэхээр ер нь бол дараагийн ангиуд нь бүртгүүлэх боломжтой мөлий. Тэгээд сурвалжлагаас ерөнхийдөө бол тодорхой мэдээллүүдийг авах боломжтой. За үргэлжлүүлээд гоё бэлдсэн мэдээллүүдээ хүргэе. Гоён ч яах вэ тий. Сурвалжлага үзчих ярианы одоо халуун дээр. Үгүй тэгмэр байна. Мэдээлэлээ өргөж байгаа. Тэгээд би хасан мөрөө. Үгүй үзмэргүй байна. За тэгээд за.
Yeah. За юу болоод байгаа та яг одоо жагагийн тайлбараас хүлээн авч үзнэ үү? За өглөөний мэд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За бид гурав за багштайгаа уулзсан зогсож байна. За багшаа амарч исэн танилцуулъя гэж бодлоо. За сайн байцгаана уу? Саялийн тэргүүний ажилтан бүжигчин халиун байна. Бодтой бүжиглээ шоуны бүжигчин. За тэгээ хай хийс бүжгийн одоо оруулж ирж байгаа юм багш хүн байна. Халиунаг маань бас үзтмаа сайн мэдэх байхаа одтой бүжиглээ шоугийн санчрын одоо партнер байгаа. За яг ойроос харахад бол маш өндөр. Хараа бид төсгөд хөлтэй ирнэ гэх. Маш гоё биетэй. Багш маань байна. Тэгээ багшаасаа одоо ямарчсан гоё хай хийс буюу өндөр өсгөд дээр яаж бүжиглэх юм, эмэгтэй хүний бас гоо сайхан хэрхэн гоё одоо бүжийн одоо өсгөдөө хутлан дээр хэрхэн гоё бүжиглэх явцад гарч ирдээ. Гэмтэлтэн зүйлийг одоо багшаасаа жоохон ч хэсгээс нь бас суралцсан. Тэгээ үзэгч та бүхэнд бас харуулах болно. За хай хийс гэдэг маань бас их өвөрмөц байгаа л да өсгөдөө хутлан дээр бүжиглэх. Анх хизэнээс эхэлж энэ бүжгээр ерөөхдөө хичээллээд ерөөхдөө сургалт явуулж эхэлсэн байна. За яг анх бол би 2016 онд өөрөө бас жоохон байсан. Тэр үед бас айгүй сонирхдаг. Тэгээд за юу ч гэсэн нэг сургалт нэгээд үзье гээд тэгээ нээж исэн. Ямарсан нэг сар бол явсан. Тэгээд тэр үед болохоор нэг 20-30 хүн байна уу эмэгтэйчүүд дандаа хүүхнүүд ирээд аим сонирхоод тэгээ тэр үед би өөрөө жоохон туршлагагүй. Тэгээд за энэ арай болоо би арай болоогүй юм ингээ өөрөө чамлаад захаа жоохон бэлтэж жагаад тэгээд энийг бол яалчгүй нээх ёстой анги юм байна гэд. Тэгээ ерөнхийдөө өөрөө ингээд байнга YouTube-ээс бичлэг үзэн, тэгээ өөрөө байнга бэлтгэл хийн, өөрийгөө аягүйх бэлтэж агаад тэгээ сая 20 оноос өмнө жил одоо түрүү жилээс яг 4 сараас ахуулаад сургалтаа нэхээр болоод ер нь нэгээд одоо бараг жил болцсон явж байна. Жил гарсан болцсон явж байна. Тэгээ яг карантины хугацаа гасах юм бол тэгээ бас жоохон нэлээ бас дунд нь завсарлсан. Гэтэ тэр хугацаанд бас нөгөө шоу моо гэд бас нэлээ завгүй явжсэн. Тэгээд ямар ч лээсээ хай хийс гэдэг урсгалыг Монголд ямар ч лээсэн хөгжүүлэх гээд тэгээл явж байна да. Хамгийн анх яагаад яг бүжгэнд дурлсан бэ? Танаа гэр бүлд бас бүжгийн одоо урлагийн хүн ч юм уу аяастай бүжгийн аяастай хүмүүс байна уу? Яг бүр хамгийн анх гэх юм бол би бол яг цэцэрлэгээсээ ер нь угийн бүжгэлдэг байсан. Бараг төрснөөс ахуулаад л ингээл амар бүжгэлт дуртай гэсэн. Тэгээд яг гэрт бол ерөөсөө тийм урлагийн хүн байхгүй. Тэгэл өөрөө л яг ингээл бүр сонирхлоороо багасаа бүжгэлсээр агаал яг л ерөөсөө багасаа л ингээл яагаад ч юм мэдгүй ерөөсөө л би бүжгэлтэй холтой л ингээл өөрийгөө тэгэл шууд бүжгийн сургуульд манай аав хүртэл шууд хөгжим бүжгөрөө шалгуулаад ороод тэмцээл тэгэл ерөөсөө бүжгээс ерөөсөө салаа. Цаашдаа ч гэсэн бүжгээс салахгүй тий. Ерөөсөө миний тухай ерөөсөө ярихгүй. Үзэгчтэй ийм хоёр залуу зогсоод тахад ерөөсөө ярихгүй. Өсгөдөө хутлан дээр зогсчихгүй ингээд. За үзэгчтэй бас нэг гол юм хэлэхгүй болохгүй. Намайг хараа гайхаагүй өстэй. Үгүй Зүгээр өстэй. гайхгүй штэ. Гайхгүй. Манай сургалтанд чинь бас залуучууд явдаг байхгүй юу? Ийм уттай. Тий, энээс өндөр. Энээс өндөр. эрдэцтэй. Солиорол тийм. Даант барыг юм байна штэ. За ингэсэн байгаа санал хураалтаар 3 хүн санал хураасан бид 3. Тэгээ откок өсгөдөө хутлаг өмсөхгүй ялангуяа эртөө цас өмсөхгүй санал хураад 2-1-ийн харьцаагаар санал хураалтын үр дүнд ингээ манай откок маань Яг сурвалжлага Хай хийсэн ихлэхээс байгаа. намайг зогсоо. Гэтэ үзэгчтэй битгий гайхаараа энэ алга байсан яг хүчлээд өмсгдсэн юм аа ойлгоорой. Тэ хамгийн амар нотко бүр үнэн гоё хөлтэй байгаас тэ. За багшаасаа нэг юм асуухад одоо бас 10 сараас ерөөдөө сургалт маань бас эхлэж байгаа гэж сонссон. Тэр талаараас. За одоо нөө шоу дууснаас хойш ерөнхийдөө хүмүүс аягүйх асууж байгаа. Сургалтаа эзэн нээх вэ, яах вэ гэд. Тэг би нөө заалаа амарчлээсэн ингээд эхлэх гээд явж байгаа. Гэхдээ арай болоогүй байгаа болохоор жоохон сургалтаа хойшлцсан байсан байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ер нь намайг бүр нилээ ингээд шахаад болохгүй болохоор тэгээд 10 сарын 2-наас ямарчилсан Шангрилагийн Б1 давхарт дээр Grace Dance Studio дээр сургалтаа эхлүүлэхээр болсон. Тэгээд яг сарын сургалт. Тэгээд 7 хоногт 2 удаа ордог амралтын өдрөөр. Оо ямар тэгэхээр сард 8 удаа оролдог гэсэн үг. Тэгээд сарын турш одоо 8 удаагийн оролтонд 4 төрлийн бүжиг сурна. 7 хоногт нэг бүжиг сурна гэсэн үг. Тэгэхээр тэрүүгээр бас даваа талтай. Хай хийсийг яг ингээ хэлэхээр бол яг нэг Pussycat Dolls ч юм уу тийм. Яг эрчүүдээр төсөөлөх юм бол Kazaki гэдэг нь харагдаад байна л та. Яг хизээ үүссэн бүжгийн төрөл гэж явд юм бол. Ер нь бол 20 дугаар зуунаас Америкт л ер нь
үүссэн гэж явдгийн. Тэгээд энэ төрөлчин болохоор яг нөгөө нэг хэлбэрт баригдахгүй өндөр өсгий дүмсэн л болохоос яг бүх төрлийн одоо урсгал руу хүрэх чадвартай. Одоо энэ дээр жаз бүжиглж болж гин, хипхоп бүжиглж болж гин, белли данс хийж болж гин. Тэгэхээр энэ ямар ч нөгөө юм хэлбэрт баригдахгүй. Тэгэхээр маш даваа талтай гэсэн. За дөрүлээ тэгвэл хичээлд орох уу? За юунаас эхлэх вэ? Одоо нэг жудо модо шиг халаалт малалт гэж. Тийм бас би халаалт хийн. Тэгээ ерөнхий бас техник үттэй. Би халаалттай шалны дасгалууд бас айгүй их ордог. Гэтэ өнөөдөр дөрүлээ нэг хөнгөн би халаалт яваад жоохон эвсэл суулгах дасгал ороод тэгээ шалны ганц хоёр техник үзье те. За. Хөвтгий мэн гэхгүй. За одоо хар бүтэн мэн яа би халаалт. Толгоноос хавуулаад за толгойд хоёрч эхлэв. 1 2 3 4 за нүдтэй нүдэн гоошоо за мөр бишээ дашаа за уршаа за одоо чэж уршаа уршаа хашаа уршаа уршаа за баруун зөө за уршаа баруун хашаа зөө уршаа баруун за уршаа зөө хашаа баруун уршаа зөө за тайлаа баруун жишээ Тэгж юм бэ? зөвхөн тэгж за зүүн тишээ явлаа чишээ за одоо таад суулаа уршаа хашаа уршаа хашаа уршаа за баруун зөө суугаас за уршаа баруун хашаа зөө энэ бол байн за уршаа зөө уршаа за тайлаа баруун жишээ за зөө за баруун шагаа атгшаа 2 3 4 5 6 за таацтай 1 2 3 за зүнтаа зүгү шагаа 2 зүг явчихсан за та замлаа 1 за бүтэн бие халаалаа. Доошо хөл рүүгээ хаа. Тэгээд тогтохын тулд яг хөл рүүгээ ингэж дарж. Тэгэхгүй ингээд цээж урагшаа өччих юм бол ингээд урагшаа унах аюултай. Тэгэхээр яг ингээд хөлн дээрээ нэг шугам дээр. За ингээд 2 тоонд 1 Хаза сайн гаргаад. За одоо цэш доошо 2 та 1 2 3 4 толгой шидлээ. Туслаа. Дахиад 1 2 3 4 5 за дахиад 1 2 шидлээ. Туслаа. 1 2 за одоо зүүн мөрийг дээш нь. Зүүн мөрөө дээш нь. Дээш зүүн мөрөө. За
баруун шээ. Баруун мөр дэшээ. За дахиад явлаа. 1 2 3 4 5 Алаа тийм нэ. Тайдаг харцаа. Баруун шээ. Энийг болохоор sweet squat гэдэг юм шүү дээ. Өөрөө нэрлсэн. Энийг хай. Өөр. Дөрөв. Тав. Зурга. Талаа. Нэ баруун. Нэг. Хай. Дөрөв. Тав. Зурга. Талаа. Заадаа. Нэг. Хай. Гурав. Дөрөв. Та. Зурга. Талаа. За доороос явлаа. Суудаад. Доороос ихэд. Гурав. Дөрөв. Та. Зурга. Талаа. Нэ баруун. Нэг. Хай. Гурав. Дөрөв. Та. Зурга. Талаа. За зонч. Сүүлийн 8. Талаа. 8. Эцэс хэцээ. За үлмиг дандаа Джейсон маягтай. За би эхлээ үзүүлээ. За тэг багшаа эхлэв. За энэчнээс эхлээд төлөө дэлгээд хоёр үл. Энэ тохоо буугаад мөр дарна. За энэчнээс баруун үлийг хомиход гар үлдээд туслаа. Буухтаа хөлөө татаад дэлгэлээ. Туслаа. Суулаа. За яа. Зэрэг яваад яг нэгээр яваа. Хоёр явчихгүй юу? Тэгээд хоёулаа хамт явчих заа. За хоёулаа хажиж заах юм. Тэ. Нааша ингээл. Яа халаа гэж. Аха. За энэчнээсээ шууд өнхөрлөө. Би яг ингээд алцаараа отгоод автасаа. За. Бачистэй. Жахаа ингээ өндөртөө жахаа хацаагаад тэгээ буцаагаа хумаа. Окей, яваач. Мондөглөө штэ. Дахиад нэг өөр өнгөрлөл явах юм уу? Өөр. За өөр өнгөрлөл. За нэг өөр өнгөрлөлт яваад үзээ заяа. За энэ болохоор саяныхаагаа хөлөө одоо үзгээ дээш нь өргөн. Аха. Энд хөлөө тавиад дээш нь. Аллаа. Багшаа хийгээд байда. За одцоо. За одоо ингэ өнхөрлөө хөлөө тавилаа. Зүүнээс баруун жишээ өргөөд буулаа. Хөлөө хэмлээ. Хэмээд хөлөө. Хөлөө тавилаа. Оо гой. Яа, тоо. Амар удаанаар. Хөлөө чирээ. За ийм алхалтай байна. Эхнийх нь. Хоёр дахь нь болохоор ийм темптэй. Ерөнхийдөө ийм бүжиглэлттэй яг нөгөө загварын алхаа бол биш, жоохон бүжиглэлттэй. За би дөрөв ямар ч гэсэн халаалтай хийчлээ. Ямар санагдав? Одоо түрүү уул гайгүй гадсан одоо ингэ нэг юм чангараад ингэ салганаад цаанаас ингэ чичирээ. Энийг юу ячдаг? Одоо бүжгэлцэн чинь тайлбарлах уу? Одоо дахиад багшаараа дахиад бүжиг задлах. Одоо бүжиг задлах. Санийх чи биш юм уу?
Саяхан чинь зөвхөн би халаалт байлаа гэж. Зөвхөн би халаалт ташилж шүү дээ. Хитгэл дасгал явлаа шүү дээ. Ерөнхийдөө Ерөнхийдөө бол бисгүтэй гутлын дээр харин яг үг шиг. Тэгээ ерөнхийдөө бол айгүй хачаал өгөөд ерөөдөө хөлрүүлэхээр юм байна. Тэгээ бүтэн цаг яг ийм хичээл орох юм бол бас калкулоор бол нэлээд шатгаар юм биш байх туу да. Өсгөж үдээ. Заавалчгүй турах гоё сурахад гоё юм шүү. ерөнхийдөө хай хийстэй яг тасгал хийхээр яг зүгээр энгийн тасгалаас 2 дахин илүү нөлөөлдөг байхгүй юу? Одоо энэ дээр чинь яг тасгалууд нь дутаагаа шүү дээ. Хэдүүлээ чинь зөвхөн яг нэг юм суур зүгээр амархан тасгалуудаа хийсэн. Энээс гадна одоо скватуудыг хийн, турки хичээл бас ордог. За тэрнээс гадна одоо өнгөрөлтүүд чинь саяных болохоор зүгээр хамгийн бейсик хөдөлгөөнүүд нь тэрнээс дахиад ингээд камнацлагдаад өөр ингээд янз бүрээр өнгөрөлт ордог байхгүй юу? Алгалт үргэлжлээд адилхан. Сэний тэр эхний өнгөрөлт гэж тийм өнгөрөлтөн дээр яг нэг гэж хэлсэн. Хоёр дахь дээр зүгээр 4 5 яваад. Тэгвэл багшаасаа дахиад өгөл нэг конко бас бүжиг асуумч идэх өдрүүлээ. Тэгээ. За алдвал битээ загнараа тавь. Та гурав. Загнахгүй. Зэт шамаг загнажсэн. Чиний левчний чинь микний юу орсон шүү дээ. Хаа хин чам би юу яс. Энд энэ дээр яртал. Зөвцөгчтэй ингээд өглөөний хөтөлбөр маань өргөсч байна. Энэ хэсгээс шууд нэг мэрэгжлийн бүжиг багтай гэж явах уу? Гэж болох. Яг мэрэгжлийн бол ерөөдөө анхаас шатны хүмүүс зориулсан. Элемент зааж өгч чинь энийг үзчихээ бүгдээ студид орцээ. Тэгээ дараачихаас энэ хоёрыг шийдэхээр илүү гоё юм болж ирнэ. За тэгээд хадина багштай баярлалаа. Тэгээд хичээл 10 сарын 2-наас гэсэн тийм. Бүртгэл ер нь фул дүүрцэн үү? Ер нь хүн авч байгаа юу? Ерөнхийдөө бараг л дүүрж байна да. Дүүрж байна. Тэгээд энэ үзэж байгаа энэ хүн үзэгчд маань орё гэвэл одоо яаж харагдах вэ? Холбогдоор ямар ч л хийсэн. Дүүрэгч ч магадгүй бас тийм. нөгөө сошиал хаягуудын доор тавьчих яг. Instagram болоод тавьчих. тавьчих. За тэгэхээр энэ хэцүү бүтлгөөнүүдийг сурахын тулд та бүхэн бас халуунаа багштайгаа уулзаарай гэж хэлмээр байна. За яг одоо би нэг шийдгүүлж байгаа биш. Яг өндөө нэг 4 бол 4 ярьснараа л ихээ гурлаа. Тэгэхээр энэ бүжгийг бүжгэлчээд хэдүүлээ студид авсан. За хэлэх үзнэ. Хүлнээс алах нь. 1 2 3 4 5 6 7 8. За энэ л нөө синорита гэдэг байдаг шүү дээ. Тэрнээ дэдэлчихэд. За 1 2 3 4 5 6 7 8. Одоо энэ чинээс баруун улгаар 1 2 3 4 5. Аха. Тойруулаад босгохдоо 2 гараа авлаа. Баруун үл рүү зогсоод гар доошоо унлаа. Аха, ингэж суухад нөгөө свит сукатын сулдагаад нөгөө султан дээрээ сун. Та за гаргаад баруун үлээ өвдгөө татгшин хомж өгнө. Аха, 2 гар доош. За дахиад. За. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6. За энэ дээр болохоор ойлгочихсон. За анжанаас баруун гар тэгшээ яваад 100 гар хацарны хажуугаар орж ирнэ. 1 2 гэхэд 100 гар дэшээ ахаад эргүүлээд унлаа. Цээж зөвхөн. Ингээд нөгөө нэг свит скватын суул хിവэрэ байж. 1 эргүүллээ. 2 дахь дээр нь унлаа. Одоо энэчнээс таас шилжээд толгой доогуур баруун тишээ босч ирнэ. Тоглол бол алах юм шүү. За санийхыг дахиад гар дэшээ авлаа. Эргүүллээ. Унлаа. Шууд бослоо. Энэчнээс нурлаа. Хоошо 2. Шууд үргэлжлээд явна гэсэн. Энэчнээс унаад бослоо. 1 2 энд таа. За дахин явах. Эхнээс нь явлаа. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 нурлаа.
За цааш явж ирэглээ. Баруун улдаа хаж эргээд баруун тишээ 2 гар хаац өслөө. За ингээд ер нь аян тусч байгаа. Ингээд ингэн гутаа 100 гар урагшаа буугаад баруун гараа толгоогоо аваад ингээд тусч харна. За ингээд тусгач тий. Яаж юм? За айтаа нэг үцхөө. За гоё тээж гоё дээш нь ингээд дэлгээ. За тэгээ 90 айл алах дээшээ. Тэгээ хөвлөө татаад тэгээ дүүлийн айлаг өгдгөө хаш нагцаалаа. За тэгээ ташаан дээр суулаа. Гар хаанч гэж болно. Ташаан дээр сайн сууж байна. Энэ хараа удаалхаа. Slow step. Яаж вэ? Тиа. За тань өөрсдөө явцгаа. За яахлаа. Далаа. Нэ. Нэг. Хай. Солио авчих гэж би харахгүй л байна. Энэ дээр бол тэнцвэр өрөөсөө ташаа фэйжэн дээр явж байгаа. За одоо жоохон beat step. За аяа шасаад. Баруулаас. Далаа. Нэг. All I ever asked was you love pick up the phone when you alone. All I ever asked was you show me some love, kisses and love. No, I never had to you go to the club with your boys, baby. Энэ дээр таас дээр нэг жоох юм унал байгаа. Just wanted you to show me up. Just heard you say my name. If you think you want me, then know I love it when you call me, señorita. I wish I could pretend like it. But every time you do it, I love you. Oh, I see the honey. Oh, you know I love it when you call me. Yeah, I love it when you call me, señorita. I wish I could pretend like it. But every time you do it, I love you. It's true, I love you. Oh, I see the honey. Oh, you know I love it when you call me, señorita. I wish I could pretend like it. When you call me, señorita. I wish I could pretend like it. Стори хийсэн чи хүмүүс тэгээдсэн шүү дээ. Откагийн хөлийг харчаад хүү чиний хөлнөөс гоё байна. Нөгөөд хөл яг юуш мэрсэн байгаа шүү дээ. Хөөе за суугаач тээ. Ичээд байгаа юм уу? За тэгээд ийм юм боллоо. За тэгээд ер нь бол тэгээд таяртаа дахиж одоо хатуу тоглож болохгүй. Тэгээд сан хураалтад яг үндэ бол явуулахгүй шүү. Уусаа яаж ч бодсон чи ялгтан тодорхой тий 2-1 ярьцаатагаар. Гэхдээ eye contact тэгээд бас нэг бас аварч болно юм шүү дээ. Уул нь бол Тэгэхээр бит хоёр л хоорондоо тэгнэ гэсэн үг аа. За үзэгчтэй тэгээд ийм л юм болчлаа. Тэгээд сонирхолтой байх үүднээс ерөнхийдөө бол хичээлээд гэхдээ дараа чи яг иймэрхүү соёлд орж ирвэл жоохон бодож байгаа шийдвэр гаргахгүй бол бас доёгноод бас хэцүү шаар хэлээ шүү дээ. Гэтэ зүгээрээ үзэгчид бас нөгөө казаки гэдэг хамтлаг гэдэг шүү дээ. Амар гоё. Тэр чинь 7-8 удаа сайн баг.
зургуулаач үлээ тавлаач үлээ те. Тавуулаа байсан баха. Амар гоё бүжгэлдэг ш. Тэдний хай хийсэн төр бол бүр бараг 15 6 см. Чинь хаална Казаки хамтлагч ерөөхдөө бол мэрэгжлийн бүжигчд, Тийм. мэрэгжлийн балетчд юм байлээ. Тэгэхээр ерөөхдөө балет чинь ерөөхдөө яг ямар байдаг юм бэ? Тийм бол өстэй хутлын дээр бүжиглэхэд бол Казаки хамтлагийнх нь бол асуудал бол биш. Харин манай откод жоох асуудал. Байсан. Үнэ. Яг нэг бүх юм төгс байна гэж юу яах вэ? Дүүплэн дээр одко төгс байна гэж юу яах вэ? Тэгээ хичээсэн шүү. Соёлоо гэсэн чи яг ингэ биччихсэн шүү дээ. Тэгсэн чи соёлоо ингэ яг ингэ хөдөлгөөн нээжсэн намайг харсан. Одко гараад байна шүү дээ. Тэгэхээр дэлгээч. За. Яг нөө яг зүгээр сургалтанд нь явж исэн бол хичихгүй л байхсан баг л та. Яг ингээ хоёр зураглаач маань тэгээд нөгөө камер маань дээрэс нь отко яг ингээ хараад ангууд амар тийм секси эмгтэлэг бүжиг хийхэд бол жоох хүндрэлтэйсэн гэж. Тэгээд манай яг багш маань яг тэр нөгөө нэг тэр чинь одоо өнгөрөлтийн техникийг яг үзүүлж байхад манай нөгөө зураглаач маань ажлаа мартцсан. Ингэсэн камера ингээ яацсан. Камераас авчилсан ингээ харсан. Камера ингэсэн. За тэгээд гуравтаас гоё хай хэлс бүжгийн одоо баканч гэсэн хэсгийг зааж өгсөн бас Халиана багштай баярлалаа. Цааш тахна одоо уран бүтээл бүжгийн одоо их гоё ажилд амжилт хүсье тий. Яг өндөө бол энэ шинийг санаачлаж оруулж ирж маш олон хүмүүсийн бас нэг юм өөртөө итгэх итгэлийн дээшлүүлж аван бас гоо зөө мэдрэмжээр нэлээд дээшлүүлэх боломжийг олгож байгаад бас баярлалаа. Тэгээд охид бүсгөөчүүд ер нь тэгээд эрэгтэй хүн ч гэсэн боломжийн юм шиг санагдлаа. Би 30 минут гэхэд бол нэг өвдөд зоодсон юм бол одоо бол гайвал шүү дээ. Яг жоохон тухайд бадараад исэн. Одоо бол зүгээр л юм. Тэгэхээр бүжгэлт сурыг гэж байгаа бол яг энэ хай хийс стилээр бүжгэлт сурыг гэж байвал охид бүсгөөчүүд, залуучууд за хинчээс явах вэ тэгээд очиж суралцаарай гэж хэлмээр байна. За хэсэг хугацааны дараа мэдээлэл өргөе. Би жоохон ингээд нэг юм даралтаад жоохон багасмаар байна. За тэгээ хэсэг хугацааны дараа шторк үзээд эргээд студиэс олцъя. За тэгээд өнөөдрийн дугаар маань нэлээд тийм юу гэдэг лээ бараалттай. Миний хувьд бол жоохон бараалттай л байна. Гэхдээ яг зүгээр. Тэгээ би бол нэг л мэдээ бэлдсэн. Та хэдэн мэдээ бэлдсэн бэ? За мэдээлэлээ ерөөдөө бол бүгд явчих гэж бодлоо. За ерөөдөө бид нар ч нөгөө багасаа эхлээд нөгөө тик долоо Джеймс Бондыг аяг үздэг гэсэн шүү дээ. Ерөөдөө цуврал нь бол 25 кино л авчихсан. За тэгээд одоо ерөөдөө Даниэл Крейг гэж жүжигч маань ерөөдөө Джеймс Бондын дүрт 5 дахь удаага тоглоод тоглосон байгаа. За тэгээд сүүлд тоглосон кино нь ерөөдөө 2020 оны 4-р сард нээлттэй хийх байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод за тэгээд саяхан хэдхэн хоногийн өмнө нээлттэй хийсэн байна. Заавалжгүй кино театраар нээлттэй хийн гэдэг нөгөө студент нээлттэй хийсэн тийм. За тэгээд нээлтэнд бол мэдээж арга хэмжээ мэдээж одоо том зочид төлөөлөгч нар ирсэн. За тэгэхээр Даниэл Крейг оё тик 7 Джеймс Бонд одоо баяртай гэж хэлье да. Тэг сүүлийн анги гэсэн шүү нэ тийм. Тоглож байгаа жүжигчний хувьд сүүлийн анги. Тий киноны хувьд бол үргэлжлэн. За тэгээ таны залгамжлагч хэм байх бол гэж хэлэхэд бол энэ миний асуудал биш гэж хэлсэн байгаа. За тэгээд ерөөдөө мэдээллийн дэлгэрэнгүй асууж хөгж чинь. За солиод яваа. За өмнөх бас нэвтрүүлгүүдээрээ гурлаа Бритни Спирсийн нөгөө нэг төвөгтэй амьдралын талаар зөндөө ярьжсэн тий. Тэгсэн чинь сая Бритни Спирс маань Britney VC Spears гэдэг нэртэй автагаа одоо ерөөхдөө автагаа ерөөхдөө одоо нөгөө нэг хуулийн асуудалтай байгаа штэ шийдвэрлэж чадахгүй маш олон жил ингэ яваад байгаа. Тэгсэн чинь Britney маань Britney VC Spears гэд баримтат киног 9 сарын 28-нд нээлттэй хийсэн байна. Яг шүүх хурлынхаа өмнөх өдөр цаадах чам баримтат киногоо хүмүүс одоо
цацсан байна. Тэгээд албан ёсны бас трейлер нь гарсан байгаа. Мэдээллийнхэн голоор та нартай бас трейлерыг үзүүлье. Гэтэ наадмын дээр чи анализ хийчихв. Энэ гэхдээ миний хувьд бол аавынхаа эсрэг хийж байгаа үйлдэл юм шиг надад харагдаад байна шүү дээ. Яг аав нь болохоор нэг Бритнийг нэг маш тийм юу нэг одоо юу гэмдэ гэрээ контракт мөнгөө зохицуулах, ар гэрээ зохицуулах тийм чадваргүй үүднээс бүх юм нь өөрийнхөө эрхтэр авцсан. 7-8 жил болж байгаа. Тэгэн гол одоо болохоор нэг Бритнигийн бүх юмны талд юм шиг зөв юм шиг харагдаад байгаа байхгүй. Наг кинон ч гэсэн яг миний бодлоор тэгж харагдах байна. Тэгэн гол одоо өмнө бас иймэрхүү алдартай жүжигчтэй амьдралууд нэг юм оронгороо иргэжсэн төгөөд зөндөө идэг. Ингээ яг нэрлэх гэхээр яг санаанд орж ирэхгүй байна л да. Яг жүжигчтэй ингээд энэ жүжигч ингээд заах юм бол байгаад байгаа. За хамгийн наазах нь гэх юм бол Майкл Джексон байна. Хүмүүстэй харилцах чадваргүй байсан. За тэрнээс өмнө гэх юм бол за 8 мил дээр тоглодог шарустай жүжигч мэдэн шүү дээ. Ингэж хэлээд ойлгомжтой байна. За яг би зургийг ингээ оруулчих заа. Энэ жүжигчээ өөртөө бас хүмүүстэй харилцах чадваргүй бас нэг юм донтолтын байдалтай. Арх болон хар тамхины донтолтын байдалтай байсан. Тэрнээс болоод нэг юм Холливуд үхлээр үхсэн тийм нэг юм байндаа үхсэн ч юм. Миний бодлоор бол над чинь Бритнигийн талд байгаа кино болов гэж би бодож байна. Тийм кинон яг Бритнигийн талд Бритни бол ямар ч буруугүй те маш олон жил аавынхаа одоо хараа хяналтанд ор байсан, гэрээсээ ч гарч чаддгүй байсан, хүүхдүүдтэйгээ ч уулзах боломжгүй байсан. Одоо харин энийг ингээ шүүхэр шийдвэрлээд салгамаар байна бүх юмаа гэж өөрөө үгсээд байгаа юм лээ. Гэхдээ миний бас ингээ харж байгаа өнцгөөс Откодо бас жоохон санал нэг байгаа байхгүй 100% Бритнигийн зөв 100% Бритнигийн аавын одоо буруу гэсэн надад бол санагдахгүй байгаа. Мэдээж Бритни чинь нөгөө нэг одоо маш их алдар нэр төрээд те одоо юу гэдгийг харт амиг мансууруулах одоо дайрагт арс юу гэдгийг донтоол одоо хүүхдээ ч гэсэн харах одоо чадваргүй бие зүг авч явах чадваргүй би болсон шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр олон зүйлийг харин аав нь хөрх юм бас аргалаад ингээд явж исэн байх л гэж миний хувьд бас бодоод байгаа. За тэгвэл энэ хоёр мэдээллийг төлөв багцлаа. Тийгээ. Окей. Bond, any thug can kill. I have to know I can trust you. Коронавирусын цар тахлын улмаас олон удаа хойшлогдсон Джеймс Бондын цувралын сүүлийн кино No Time to Die өчигдөр Лондон хотод нээлттэйжээ. Бондын цувралын 25 дахь кинонд жүжигчин Дэниел Крейг сүүлчийн удаа Тик 7 дугаартай тагнуулчийн дүрийг бүтээсэн юм. Уг бүтээл 2020 оны 4-р сард нээлттэй хийх төлөвлөгөөтэй байсан ч хойшлсоор өнөөдрийг хүрсэн байна. Өдгөө 53 настай Крейг нийт 5 удаа Джеймс Бондын дүрийг бүтээснээс хамгийн анхных нь 2006 онд гарсан. Casino Royale нэртэй байсан. Сүүлийн удаа Бондын дүрийг бүтээсэндээ ямар сэтгэлтэй байгааг сэтгүүлчид асуухад Крейг сайхан байна гэж хариулсан бол өөрийг нь хэн залгамжлахыг асуухад энэ миний асуудал биш хэмээн хариулжээ. Нээлттэд Крейгээс гадна эсрэг дүр тоглосон Рами Малик, анхны хар арьс эмэгтэй тагнуулын дүр тоглосон Лашана Винч, Бондын найз бүсгэн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Лея Сейдунад оролцсон байна. No Time to Die киноны нээлтэнд Их Британий угсаа залгамжлагч ханхуу Чарльз, гэргийн Камилагийн хамт ханхуу Уильям, гэргийн Кейтийн хамт ирсэн байна. Язгууртнуудаас гадна Британий эрүүл мэндийн салбарын ажилтнууд зэсэгт хүчний төлөөлөлт кино нээлтэнд өргөцсөн нь тэдний цар тахлын үеийн хичээл зүйлийг үнэлсэн хэрэг байна. No Time to Die кино 9-р сарын 30-наас Их Британий кинотеатруудаар гарч ирсэн. Only your skills die with your body. And life is all about leaving something behind. Isn't it? Come on, Bond. Where the hell are you? Okay. If we don't do this, there will be nothing left to save. I have to finish this. You ever flown like this? Nope. I just want my life.
Netflix стриминг тавцсан Britney vs Spears нэртэй Britney Spears-ийн тухай баримтат кино гарах тухайга мэдгдсэн бөгөөд саяхан тус киноны трейлерыг танилцуулсан байна. Энэхүү кино бүтээл нь дуучин бүсгийн эцгийнхээ хараа хяналтаас чөлөөлөгдөхийн төлөөх олон жилийн тэмцлийн талаар өгүүлэх юм. Бүр тодруулбал үзэгчид тус киноноос Britney хэрхэн өөрийгөө халамжлах чадваргүй болж өөрийн хүслийн эсрэг эцэг Jamie Spears-ийн хараа хяналтанд орсныг мэдэж авах боломжтой юм байна. Зохион бүтээгчид уг бүтээлээрээ дамжуулан Britney яагаад олон жилийн турш тусгаар тогтнолоо хамгаалж чадаагүйг ойлгуулахыг хичээсэн юм. Britney тохиолдсон энэ бүхэн маш удаан хугацаанд үргэлжилсэн нь хууль эрх зүйн системийн маш том дутагдлыг харуулсан хэмээн трейлерт дурдсан байна. Баримтат кино 9-р сарын 29-нд болох Britney-гийн шүүх хурлын өмнөх өдөр буюу 28-нд Netflix дээр гарахаар болжээ. Тус киног At the Heart of Gold, Inside a USA Gymnastics Scandal, Have to Fix a Drug Scandal бүтээлүүдээр алдаршсан Эрли Карр найруулсан байна. Эргэн сануулхад өнгөрсөн сард Jamie Spears Лос Анжелесын дээд шүүхэд хандан Britney-гийн асран хамгаалагчийн үргээсээ өөрийн хүсэлтээр татгалзах болсноо зарласан байна. За надад бас нэг сонирхолтой мэдээлэл байна л да. Алдарт Beatles хамтлагийн дуучин John Lennon-ы хамгийн алдартай нь тийм ерөнхийдж болохоор тийм. За энэ хүний одоо хүн олонний өмнө ерөөсөөр гараагүй цоошин дууг худалдаалагдахаар дуудлага худалдаанд орохоор болсон байна. 50 жил нууцлагдсан хинч сонсоогүй дуу. Зохиосон юм уу эсвэл бичсэн байсан гэсэн үг үү? Бичээгүй. Дуу хоолоод орсон гэсэн үг үү? Зүгээр л мэдээллийн дэлгэрэнгүй би бас энэ хэлмээр байна үзэгчд маань бас шууд хүрэх гээд байна л да. Энэ дуу маань ерөөхдөө Radio Peace гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээд утгагүй тэгээд магадгүй музей нэг бол одоо маш үнэнч фэнүүдэд нь бол юм очих болов гэж бодож чинь дуудлага худалдаагаар. Миний бодлоор үнэнч фэн л авах хаа. За энэ мэдээлэл өгдөл. Даны нийслэл Хоппинга хотод John Lennon, Yoko Ono нарын хизээж олонний хүртэл болоогүй дууны хальсыг дуудлага худалдаагаар зархаар болжээ. Нийт 33 минутын дуу бичлэгтэй тус хальсыг 50-10 жилийн өмнө Beatles хамтлаг тарахаас хэдхэн сарын өмнө Данийн 4 залуу бичиж авсан гин. Хальсан John Lennon, Yoko Ono нартай хийсэн ярилцлага мөн хамгийн гол нь хизээж өөрхний сонсож байгаагүй дуу байгаа юм. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар тус хальс 32-оос 50,000 $, аль нэг музей эсвэл цуглуулагчид зарагдах бололтой. 1970 оны 1-р сард 16 настай Харстын хөөжин болон түүний найзуудад сургуулийнхаа сонинд ярилцлага авахаар домогт дуучинтай уулзах завшаан тохиосон гэдэг. Тухайн үед Lennon Ono нар Оногийн охин Kyokoтой уулзахаар Хоппингагад очсон байж. Ярилцлага төлөвлөгөөний дагуу үргэлжилж эцэст нь John Lennon Radio Peace нэртэй дуу дуулж өгсөн гин. Гэвч тэр дуу хизээж нийтэд цацагдaltaгүй зөвхөн хөөжины хальсанд үлдсэн байна. 1, 2, 3, 4. This is Radio Peace. This is Radio Peace. This is Radio Peace. Radio Peace is Radio Peace. This is Radio Peace. This is Radio Peace. This is Radio. This is Radio. This is Radio Peace. За маш сонирхолтой мэдээлэл байна. За миний өргөж байгаа мэдээлэл болохоор хоёр ер нь хэр Google Map ашигладаг вэ? За миний хувьд болохоор нөгөө яг Улаанбаатарын төвчглийг бас их ашигладаг. Хардаг. Би яг үнэнгээ л хэлээ. Шинээр нэгж байгаа баарнууд хаана байна гэж лавчихсан. Оо тийм үү. Гэхдээ гой нэртэй өвөл мөвөл гэл нэртэй тэгэл хаана байна гэж харангуут хороол моролчих шиг юм. Тэгээ иймэрхүү маркер бол ашиглаж байсан. Тэрнээс газрын хаягуудыг бас олох гэж ашигладаг шүү дээ. За тэгвэл Google Map маань хүмүүсийн одоо нөгөө очиж болохгүй одоо эртний түүх дурсгалт ч гэдэг юм уу те эсвэл бүр нууцлаг тэнд янз бүрийн үйл явдлууд нууцаар хийгддэг ч гэдэг юм уу маш нууц юм 9 газрыг Google Map-аар яг оцсон юм шиг харж болохоор ийм аппликейшн бас Google Map-аар бас харах боломжтой. Google Map-ийн нэг юм тэгээд нэг юм оронгууд аппликейшн оронгууд дэлхий тэгээд ингээд томсоор томсороо. Тэгээд 9 ийм нууцлаг газрыг Google Map маань өөрөө мэдээлсэн байна. Тэгээд энэ талаарх бас мэдээллийг хүргэе гэж бодож байна. Энд нь бас сонирхолтой газар үлээ. Нэг нь бүр 250 сая үр хадгалсан, үр буудаа хадгалсан тийм газар байгаа байхгүй. Дэлхийс үнүүл яах вэ? Хүмүүс идэх хоолгүй бол хайчих вэ гэсэн тийшээ очих гэнтэр гэсэн. Айгуу тийм сонирхолтой газар үлээ. Надад бас нэг сонирхолтой мэдээлэл юм л да. Өмнөд Солонгос улс маань 2025 он гэхэд такси маань одоо дээгүүр нисдэг болох нэ. Дрон ашиглаж
нисдэг. Такси гэсэн үг тийм. 25 за амьдлах юм байна. Тийм. Тэгэхээр энэ бол Солонгос улсын мэдээ төвжиглийг боруулах хамгийн том шийдвэр буюу хамгийн том одоо юу болж байгаа юм. Гэтэ бараг гэхдээ яг үндэ Солонгосын төвжирлээс манай Монголын төвжирл илүү шүү те. Наадад чинь юу яажсан? Би бичлэгийн хальт үзсэн. Тэгсэн чинь яг дрон шиг мөртлөө нэг хүн ингээд суучдаг. Тийм юм блэ нэг юм зөөрийн юм шиг. Машин шиг юм шиг тийм. Бидний туршилт нь бол амжилттай явагдсан. Одоо 2 дахь жил. Гэтэ мэдээж юм бүхэхтэй. Одоо нэг юм мини нисдэг тэргүүд идэв шүү дээ. Жижигхэн нэг юм ингээд гүйж байгаа л нисчдэг. Яг тэр шиг. Гэхдээ дөрвөн талдаа юм их тайсан сте. Гэтэ туршилт нь бол ерөөхдөө жолоочтой бас одоо юу зорчин. Тийм зорчигч. Тийм. Хоёр хэд гарсан гэдэг үнтэйгээ. хэд гарсан гэдэг үнтэй хаалханд явж байгаа тэр нисдэг дрон болохоор амжилттай. Болсон юм билээ. За тэгвэл энэ мэдээллийг бүгдээр үзчихэд эргээд уулзцгаая. Flying drone taxis. They are for real. A test flight event was held in Seoul. Өмнөд Солонгос улсад 2025 оны сүүлээс дрон такси үйлчилж эхлэх тухай газар дэд бүтэц тээврийн сайд мэдээлжээ. Сөүл хотын автозамын төвчрлийг бууруулж хотын агаарын тээврийг хөгжүүлэх зорилгын хүрээнд такси үйлчилгээг тэмээд гаргах гэв. Сайдын амжилтлаг төлөвлөгөөний дагуу 2025 оноос жолоочгүй агаарын тээврийн үйлчлэгийг нэвтрүүлэх бөгөөд 10 жилийн хугацаанд дрон таксиг хэрэглээнд оруулах юм. Дэлхийд даяар нисгэгчгүй тээврийн хэрэгсэл хөгжүүлэлт эрэлттэй байгаа бөгөөд технологийн компаниуд энэ жилд хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Улмаар нисгэгчгүй тээврийн хэрэгслийн олон улсын зах зээлд 2040 он гэхэд 730 Ignite Wand хүч өсөх тооцоог Өмнөд Солонгосын тал гаргасан байна. Харин тухайн үед Өмнөд Солонгосын дотоодын зах зээл 13 Ignite Wand хүрсэн байх болно хэмээн үзэж байна. Дрон таксиг үйлчлэгээр нэвтрүүлэхийн тулд газар дахь хөөрх талбайг Сөүл хотын томоохон дүүргүүдэд байгуулах юм. Дрон таксийн 300-аас 600 метрийн үнэлт үйлчлэгээ үзүүлэх ба автомашинтай харьцуулахад зайг 3 дахин хурдан тулж цаг хэмнэлтэй. Дрон таксины анхны туршилтыг 2020 оны 11-р сард амжилттай дурсан юм. Тодорхойлбол 2 хүний судалтай энэ дрон такси нь Сөүлийн төв дүргийн дээгүүр 7 минутад ниссэн байна. Тэгвэл 2 дахь туршилтын нислэгийг Инчон олон улсын нисэх бодолд ирэх 11-р сард хийхэд хэлсэн байна. And as the technology develops, drone taxis will become more affordable. Google Maps ашиглан гэрээс аялж болох содон сонирхолтой нууцлаг хажин жигтэй байршлуудыг хүргэж байна. Дэлхийн хамгийн эртний номын сангийн нэг бол Витакан хотын төвд байрлах нууц архивын газар юм. Нууц хэмээн нэрийдсэн учир нь энд өн эртний түүхэн судар бичиг нэг удаа хөрөгтөдөд устан үгүй болж мэдих цаасан архив. Хэдэн мянган жилийн өмнөх загтал бичиг баримт бий. Уншигчдыг биеэр эрхийг зөвшөөрдөг учраас Google Map-аар үн төлбөргүй үзэж сонирхож болох нэ. Зарим хүмүүс уг архивын газарт харь гаргийнхан ирсэн баталгааг хадгалдаг. Есүс Христийн тухай дэлгэрдээгүй мэдээлэл байдаг хэмээн ярьдаг байна. Америк нэгдсэн улсын Калифорни мужид хамаарах энэхүү төгөл нь Bohemian Club гэх нууц бүлэгт хариалагдана. 100 бүр уг бүлгээс нууц хурал цуглааныг төгөлд явуулдаг бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг баян урлаг соёл улс төрийн нөлөө бүхий хүмүүс цуглардаг гин. Анх 1872 онд бизнес эрхлэгчид, хөгжимчид, хуульчид, урлагийнхан болон сэтгүүлчдээс бүрдсэн цуглааныг дээд зэрэглэлийн хамгаалалт нууцлалтайгаар Bohemian төгөлд зохион байгуулж байжээ. 20 мянган жилийн настай энэ агуун Францын зүүн өмнөдөд оршдог байна. Агуун сүг зургууд нь маш том, этгээд амьтдыг дүрсэлсэн нь маш сонирхолтой харагддаг. 1963 онд олон нийтэд дэлгэгдэж өдөрт 1500 гаруй зуулчин хүлээн авах болжээ. Үүний улмаас агуу дотор хүчил төрөгч дутагдаж, зарим зургууд бүдгэрэх болсны улмаас олон нийтэд дэлгэхээ огт болсон гин. Оросын албаны улсын Башкортостонд орших Межгоре хот нь бүрэн хаалттай хороотой бүс нутаг юм. Хотын төвд орших Яманта уулын эргэн тойронд дээд зэрэглэлийн нууцлал бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж цуурхалж бий. Улсаас нь хориг тогтоосон тул Межгоре хотыг гаднаас нь буюу зөвхөн Google Map-аар л харж болох болжээ. Хэрвээ дэлхийд сүрвэл хүн төрлөختөн хэрхэн амьдрах вэ? Хариулт нь Свалбардын өрийн агуулгач байж мэдэх юм. Учир нь энд 250 сая гаруй үр тариа буудааны цуглуулга бүхий хадгаламж бий. Дэлхийн бүх төрлийн үр тариаг багтаасан нэгэн төрлийн банкч гэж хэлж болох юм а. Этиопид орших ариун сүмд гадны зочдыг хүлээн авдаггүй бөгөөд зөвхөн хувь тохиолдолд таарсан хүмүүс л уг сүм зочлох хэрэгтэй хэмээн санмартнууд үздэг юм байна. Барилгын суурь нь 4-р зуунд хамаардаг юм байна. Бразилийн Сан Пауло хотоос холгүй барилах ил дарлыг 110 акр талбайд 4000 гаруй могоо бий.
Хэрвээ амьд хүн очивол тэр дороо могоохол болох нь аргалт, азар, виртуалаар очих боломжтой маа. Бенгалийн хойд арал. Дэлхийн хамгийн аюултай харгас догшин овгийн оршин суудаг арал юм аа. 50-аас 400 хүртэлх тодорхойгүй хүн амтай Сентанелис хэмээх уг овг нь огт соёлжоогүй буюу чулуугаар амтан агнах уртсан дайж төрд юм аа. Тэд гадны ямар ч хүнийг өвчин тээгч юм үздэг тул аралд ойртуулгүй холоос хөнөөхийг илүүд үздэг юм шүү. 51-р хориотой бүс. Холливуудын кинод ихээр дүрслэгддэг 51-р хориотой бүс нь Америк нэгдсэн улсын Невада мужийн 83-р милийн зайд оршно. Энд Америк нэгдсэн улсын зэвсэг төвчнийхэн зэвсэг бэлтгэж агаарын хөлгийн сургуульд хийдэг гэж үздэг юм аа. Бүрэн тохиолдолд өндөр зэрэглэлийн нууцлал бүхий хориотой бүс юм. पानी की एक ट्रेल है. За хурдан 2025 он болоос ээ. Тэрнээс өмнө бас энэ тентгийн өөр газрууд бас ийм дээгүрд явдаг бас такси гаргаж магадгүй л юм те. За тэгээд нэгэнд одоо ийм такситай бас холбоотой мэдээлэл гаргасан юм чинь явуулсан юм чинь бас нэг мэдээлэл хүргэчээ. Ийм Монголиа гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Тэр маань шинжлэхтээд одоо бид нэр ерөөсөө биедээ нөгөө жолооны өмнөлөхөө эсвэл одоо өөрийнхөө байцаалт одоо иргэний өмнөлөхөөч гэдэг юм авч явах юм шаардлагагүй болжээ. Аппликейшнээрээ ороод ерөөсөө мэдээлэлээ үзүүлэх боломжтой болсон байна. Сүүлийн 1-2 жил чинь нөгөө хүмүүс яг машинда жолооны өмнөлөхөө авч явахгүй тохиолдолд цагдаа зогсоогоо жолооны өмнөлөхийг шалгадаг шүү дээ тий. Тэгэхээр уг нь өөрсдөө ингээд нөгөө нэг сервер дээр шалгачиж болдог хэрнээ биедээ та авч яваагүй байна гэдээ бид нарыг торгоод байдаг байсан шүү дээ тий. Одоо л ерөөсөө биедээ авч яваагүй байсан ч гэсэн торгохгүй болж байгаа юм байна. Тэр маш олон ингээд нөгөө нэг юмнууд биедээ авч явахгүй гоё юм смарт хүчин рүү шилжиж байна л. Тэгээ албан байгууллагууд нотариатай батлуулаад хийх болох юм бол яг сая дижитал нэшн болсон шүү дээ 9 сард. Тэрнээс яг шүүмжлэлүүд нь их яг голыг нь болоод хэлжлээ л дээ. Иргэний үнэлгээ нотротоор батлуулд юм байж юу дижитал нэшн тий. Тэр бол бас үнэ. Гэхдээ яг ийм Монголигийн хувьд яг онцлог давуу талууд юу гэх юм бол тэнд бүх юм байгаа. Эрүүл мэндийн даатгал байна, нийгмийн даатгал байна. За хүүхэн өөрийн албан татвар байгаа шүү дээ. Тэрийг хүртэл өгж болж байна. За тэгээд нэг юу байгаа шүү дээ. Гадаад паспортоо хүртэл захиалж байгаа. Одоо бусад юмнууд тий. Тэгээд сая хэлж байгаа яг замын цагдаа нарт яг үнд бол нэг орлогын их усрыг хааж байгаа зүйл нь бол сая л мэдээж тий жолооны үнэлгээ шууд харуулж болж байна тий. За тэгэхээр ийм сонирхолтой мэдээлэлүүд байна. За миний үдх юм бол өнөөдрийн одоо гол зочин сурвалжлага байгаа шүү дээ. Намуунатай холбоотой, намуунагийн бүжигтэй холбоотой мэдээлэл. High heels гэдэг бүжиг байгаа тийм бүжгийн төрөл байгаа. Ер нь маш олон төрөл рүү хувьсаж чаддаг гэсэн л тийм. Тэгсэн чинь энийг харуулсан кино байд юм байна. Pose гэдэг. Pose тийм. Одоо pose гэдэг маань ингэсэн тийм. За энэний кинон гараад олон ангит кино л да. 2 дугаар сизон ерөнхийдөө бол гараад дууссан. Одоо 3 дугаар сизон реклама цацаад эхэлчихэж. Тэгээд би эхний сизнийг үзсэн чинь маш сонирхолтой, маш гоё кино юм байна. Энэ High Heels чи яг үндэ бол нэг юм 2000 оноос хойш мош хөгжсөн бодсон чинь нөө бүр дэмгаар 80-д онд яг үндэ бол нэг яг жижиг клабуудад ирчээг авч ирсэн. Бүжигийн төрлөөсөө илүү нэг тэр юм юугаа харуулах тийм нэг юм нүүр мейкап те хувцлалт энэ бүгдийг аим харуулах тийм зорилготой тийм шин тренд үүсчихсэн юм лээ. Тэгэхээр энэ pose алингоор нэлэх юм. Pose юм уу pose? Pose. За pose гэдэг гоё кино байна. Энэ киног та бүхэн сонирхоод үзээрэй. I used to take that mic in my hands. The category is. And it made me feel alive. Your life matters. This job is not for the faint of heart. You're a trans woman of color working in a hospital. I'm just trying to stay afloat. Is this about your legacy? No, it's about our legacy. 5, 6, 7, 8. We rose from the bottom and we became stars. When we walk together, we make a statement. I'm in. We're just gonna be ourselves, and that's it. The balls ain't what they used to be. Cash prizes and tacky lip syncs. There used to be the sense of urgency and community, and then folks just started dying. Deep alone inside.
I knew this disease was going to eat me alive, but I'm not going out without a fight. We'll do it together as a family. I'm done running from myself, my destiny. I'm not running no more. Who's with me? Өнөөдрийн өглөөний мэд хөтөлбөр маань өндөрлж байна. За тэгээд өнөөдөр маш тийм чочроотой байлаа. Тийм нэг юм сэтгэл зүйн нэг юм одоо юу гэдэг л амраа басны тэгээд би амар дарамтанд байна. Гэхдээ бид бол дарамтанд ороогүй шүү. За тэгэхээр бид гурав айгаа махаа энэ яриагаараа бид хоёр дарамтлж агаад өсгийтэй гутлан дээр бүжиглүүлсэн юм шиг төгсөгчж байгаа аахгүй үзэгчтэй тийм ерөөсөө болоогүй. Одоо гоё хэлэх гэж байгаа ч юм дээ. Бид гурав юу ч хийж магадгүй гэдэг нь бол энэ шүү. Энийг хэлээдсэн шүү. За тэгээд дараагийн дугаар дээр жото хийгээд энэ хоёрыг авшиж магадгүй юм шиг байна. За ралли хийгээд би бараг чамайг шийдэх байх уу? Чи зэрэгтэй юм уу? Зэрэгтэй. За тэгвэл өөр юм бодож байна. Юу ч хийж магадгүй шүү үзэгчтэй ингээд өглөөний мэд хөтөлбөр маань энэ үрээд өндөрлж байна. Сонирхолтой сурвалжлага, сонирхолтой мэдээлэлтэй байсан байх гэж найдаж байна. За эх 7 хоногт мэдээж шинэ зочин, шинэ мэдээлэл, шинэ сурвалжлагатай та бүхэндээ уулзах болно. За тэгээ дараагийн 7 хоногийн 5 дахь хагас бүтээсэн хүртэл төр баяртай өглөөний мэд нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай үзэгчтэй. Баяртай. Баяртай.